Монгол улсын нийт экспортын 95 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар нь эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг. Зах зээл дэх өрсөлдөөн, эрчимчгийн хэрээр уул уурхайн төслүүдийн үн цэнийг зөвхөн олборлолтын хэмжээ бус, бүтээмж, инновац, урт хугацааны тогтвортой өсөлтөөр хэмжих болсон. 2024 онд Made in Mongolia нэвтрүүлгээр бид хан алтай ресурс компани бүтээн байгуулалтын эхний үе шаттай танилцаж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөнийхөө дагуу ахиж бүтээн байгуулалтууд нь эрчимтэй үргэлжилж байна. Онд ирснээс хойш 2 жилийн дараа ирсэн чинь бүр ингээд цааш нь үйлдвэртэй болсон байж. Эрчим чадлыг бас сонирхуулаач. Яг ямар технологиор яаж яваад байна? Цагт 1000 тонн хөдөр ботлох хүчин чадалтай. За хоногтой 20,000 тонныг жилдээ 6 сая тонн хөдөр ботлох юм хүчин чадалтай гоё үйлдвэр баригдсан байна. Ер нь бол урд нь бидгэд Монголд байгаа хамаг одоо ботлуурын компаниудтай гэрээтэй ажиллаж байсан. 7 компанитай. Нэлээ өндөр өртгөөр хийгдэж байсан бол одоо ингээд энэ үйлдвэр маань ганцаараа ингээд 6 сая үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүгдийг хангахаар ийм сайхан үйлдвэр болсон. 3 шатны юм конусын ботлуурын схемтэй. За тэгээд үйлдвэр маань 3 барилгын модулоос бүтэж байгаа. Модуль болгон дотор тоос барих системтэй. Урд нь бол ингээд бас бид нартай гэрээтэй ажилласан компаниудын үйлдвэр бол тийм тоос барих системгүй ил ажилладаг байсан. Тоосчлт нь нэлээд өндөртэй байсан. Ажиллах хүн хүчнүүд бас их зөөрсөн. Автоматжуулсан юм компьютер удирдлагын системтэй. Сүүлийн үеийн хамгийн шилдэг технологиудыг шингээс үйлдвэрээ гэж ойлгож болох юм. Эрчим хүчний төстэй байдал тал руугаа бас нэлээд ахицтай байгаа юм лээс тэр дээр юу хийгдсэн байна? Энэ үйлдвэр нь бас ингээд шинээр ашиглалтанд орж байгаа учраас эрчим хүчний бас нэлээд том хэрэглээтэй. Салхин цахилгаан станцын төсөл судалгааны ажил явж байгаа. Өнгөрсөн жилээс төслийн ажил эхлээд одоо яг сайхан ашиглалтанд ороод байж байна. Салхины сэнс маань бас хамгийн их салхитай газараа байх уу? Одоо хэр хол вэ? Одоо гайгүй тэр харагж уулын орой дээгүүр. Тэгээд очоод үзчихье тий. Тэгээ. Ажиллаад эхлэхээр хэр хэмжээний одоо эрчим хүч үйлдвэрлэх вэ? Тэгээ нэг салхин сэнс маань 500 кВт-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгээ нийт суурилагдсан станцын хүчин чадал нь 5 МВт эрчим хүч үйлдвэрлэх зорилттой. За тэгээд доороо бас 10 МВт-ийн батарей хоримтлоор ийм суурилагдсан ийм орчин үеийн хамгийн сүүлийн технологи шингэсэн гоё төсөл болчиход байгаа юм. Нийт үйл ажиллагааныхаа хэдэн хувийг хангаж чадах вэ? Одоо яг эндээс ингээд 10 сэнс маань цахилгаан үйлдвэрлэлээ доошоо нэгдсэн юм шугамаар бид нар түрүүний очиж үздэг ботлоор конвейерийн системийг очих хэвээр. Тэрийг бол 100% бүрэн хангах ийм хүчин чадалтай. Нэгдүгээр асуудал нь, хоёрдугаар асуудал төвийн эрчим хүчнээс одоо цахилгаан тасарсан үед тэр 10 МВт-ийн батарей хоримтлоор маань цэнэглэгдсэн байж байгаа. Тэндээс шууд бас тижээгээд 100% хангаад бүтэн өдрийг хангахаар батарей хоримтлоор ийм хүчин чадалтай. Энэ маань баруун бүстэй анхны салхин цахилгаан станц баригдаж байгаагаараа бас айгүй онцлогтой. Ингээ харахаар яг тэр нэг уулын амнаас наашаанаа ирээд ингээд энэ дээр ирж байгаа юм шиг хэр урт вэ? Энэ маань одоо 6400 орчим метр. Үргэлжилсэн 6.4 км гэдгээрээ бол онцлогтой. Давуу тал нь хэм бол нэгэсний засвар үүсхийг бол маш багасгасан. Тэгээ дээрэс нь энэ маань өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг гэдгээрээ давуу талтай. Одоо бид нар өнөөдрийн байдлаар энэ туусан дамжуургаар бол 320,000 кВт цахилгааныг одоо хэмнэсэн явж байгаа. Энэ маань цагтаа шууд 1000 тонн хөдөр тээвэрлэнэ гэсэн ийм тооцоолтой. Бусад уурхаанар дээр бол одоо 3 км яваал дандаа ингэж холбоосод орж ирдэг. Манай энэ болохоор шууд эцээсээ төсөл хүртлээ 12.8 км ийм тууцан дамжуургаараа холбогдоод тэгээд 6.4 км конвейерийг бий болгодог. Цэвэр Монгол инженерүүдээрээ одоо зохион байгуулагдаж, бүтээгдэж, тооцоолон гараад ингээд хийгдснээрээ манай энэ туусан дамжуургын одоо үндсэн
бидний одоо бахархал. Та ярианда бас түрүүнд дурдлаа штэ. Өөрөө эрчим хүч үйлдвэрлэсэн гэдэг нөгөө тоог нь хэлжсэн те тэрний шийдэл бас их сонирхолтой санагдлаа. Толгой дээр бол 3 генератортай. Тэр 3 генератор маань бол одоо эхний ээлжинд бол хөдөлгөөнд оруулахад бид нэр цахилгаанаа бол авна. Тэгээд хөдөлгөөнд орчлоор энэ маань конвейер нь өөрөө 7 градусын налуутай өөрийнхөө инерцээрээ цахилгаанаа үйлдвэрлэж эхэлдэг байна. Тэгээд нийт одоо хэрэглээ эдийн конвейер 100% цахилгаан хэрэглэж байлаа гэж бодоход манай энэ конвейер болохоор 40-40% нь бол цахилгаанаа хэмнэдэг гэсэн үг. Ямархуу үр ашигтай учраас ийм уртын одоо бүтээн байгуулалтыг заавалчгүй хийгээ заавал энийг ашиглая гэсэн тооцоо гарсан юм бэ. За энэ маань өөрөө нэгдүгээрт түншний хэмнэлттэй. Хоёрдугаарт байгаль орчиндөө ээлтэй. Тэгээд гуравдугаарт цаг хэмнэх. Ийм одоо үндсэн үзүүлэлттэй конвейер байна. 1.2 жилийн хугацаанд бол барьж дууссан. Монгол улсдаа бол хамгийн богинохон. Би бараг дэлхийд хамгийн богинохон хугацаанд хийсэн баг гэж хувийн хувьд харж байгаа. Хаалтай ресурс компани 2025 онд 400 хүний багтаамжтай ажилчдын орон сууцаа 2 дахин өргөтгөж 800 гаруй хүнийг байрлуулах боломжтой болгосон байна. Яагаад юу нэнийг айгүй ингэж чухалчилж маш их хөрөнгө оруулалт оруулж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ одоо 1100 км Улаанбаатараас тий. Дээрээс нь бид нар энд байгаа хүмүүсийнхаа бүгднийг ямар нэгэн байдлаар одоо гэртээ байгаа мэдрэмжийг төрүүлэх ёстой. Тэгснээрээ тэр хүмүүс маань ажлын бүтээмж нь хамаагүй өндөр болно. Энэ чинь олон улсын судалгаагаар бол тухайн ажлын байр маань хэр хэмжээний одоо тухтай байна, тэд хэмжээний бүтээмжтэй байдаг гэдгийг харуулсан байдаг шүү дээ. Энэ уурхаахан одоо хамгийн чухал зүйлийг барьчаад дараа нь энийг бол эхэлсэн байгаа. Манай залуучууд бол энийг өнгөрсөн оны 10 сард бол бид нар энэ эхэлсэн байна. Үүнээс гадна бидэнд одоо ахиад кино театрын өрөө байна. Тэгээд шагаан арга өрөө байна. Бильярд, теннис тоглох бүрэн боломжтой ийм өрөөнд байгаа. Энэ жилээс бид нар хөлбөмбөгийн талбай барьж байгаа. Дээрээс нь одоо бид нар пул, бассейн залуучуудтай барьна гэсэн төлөвлөгөөтэй байна. Та өөрөө аль хэсэгт нь илүү их очиж амарч байна? Би ер нь одоо яг үнээр хэлэхэд ажил энэ болгон дээр оролцоод байж чаддгүй. Миний ажил бол маш их байдаг. 2 жилийн өмнө хийн гэжсэн бүх юмудаа хийгээд амжуулсан байна те танах. Тэгсэн. 24 онд биднийг уулзахад бол бас үйлдвэрөөс тодорхой хэмжээнд жигдэрч гисэн фейс нэг маань комплитэд болсон байсан. Мэдээж хаалтай ресурс компанийн хувьд бол анх бид нар компани байгуулахдаа баруун бүсийн хариуцлагатай уулуурхан компани. За Монголын нэр хүнд бүхий одоо бас ийм компани болно л гэдэг өрөө тавьсан байсан. Тэгээ өнөөдөр энэ зорилготой бид нар ингээд 4 жилийн дараа бол хүрсэн байна гэж харж байгаа. Анхан шатны боловсруулалт буюу хөвлөн байжуулалт технологиг оруулах гэж судалж байгаас нь тэр талаараа даасан боловч. Ер нь бол 3 шатны үйлдвэр хийгддэг юм. За нэгдүгээрт хөвлөн байжуулах үйлдвэр. За хөвлөнгөөс гарсан баяжмлаа бид нэр эсэлдүүлгийн үйлдвэрээр ороод дахиж боловсруулад. За тэгээ шингээлт үе эцсийн бүтээгдэхүүн гаргах гэдэг ийм 3 том үйлдвэр баригдан зохицуулбар гэсэн үг. Цаг хугацаа шаардлагатай. Хөрөнгө оруулалт гэсэндээ ч хамгийн өндөр. Гэхдээ би монголчуудад нэг үгэнд дуртай. Нөгөө санаанд багтсан бол заяанд багтна гэж. Тэгээд чамгүй бас төслүүдийн бүтээн байгуулалтыг хийгээд бас туршлагаччлаа. Тэгэхээр би бол багтаа итгэж байгаа. Тэр 2 жилийн дараа 28 онд юу хийсэн байх вэ? 28 онд ямар ч бас эхний шатны үйлдвэрээ бол бид ашиглалтанд оруулсан байна гэж төлөвлөж байгаа. Энэ маань одоо баяжмал гаргах хөвлөн баяжуулах үйлдвэр. Тэгээ хүчин чадлын хувьд гэсэндээ бас нэлээд том үйлдвэр бид нар төлөвлөж байгаа. За Монгол улсдаа бол ер нь алтны салбартаа бол хамгийн том нэгдүгээр, хоёрдугаарт анх удаа хийгдэж байгаа хүнд баяжигдах шин чанарын үйлдвэр. 25 оныхоо үзүүлэлтээр хаалтай ресурс компани маань ингээд уулуурхан компаниудынхаа 4-т ирэмблэгдсэн. Тэгээ үйл ажиллагаа 23 оноос ингээд үйлдвэр ассан компанийн хувьд бол 23, 24, 25 ингээд 3 жилийн хугацаанд бас нэлээд том амжилт үзүүлээд ороод ирлээ л дээ. Тэгэхээр хүмүүс итгэхгүй байгаа. Тэгээ би бол итгэхээр л гэж хэлдэг. Би очиж үзсэн болохоор итгэж байгаа. Тий. Тэгээ зорилго том байгаа ер нь. За амжилт хүсье. За баярлалаа. Зогсохооргүй харагдаж байна. За. Явахгүй дахин уулзъя. Технологийн шинжилэл үйлдвэрлэлийн үр ашиг, сэргээгдэх эрчим хүч болон хүний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буй Хан Алтай ресурс компанийн амжилтын замналыг танилцууллаа.